За тэгэхээр би ч гэсэн өөрөө ч гэсэн яг нөхцөл байдал өөрөө хүнд байгаа учраас тэр дундаа одоо эдийн засгийн энэ асуудлуудыг бас дөрөвтэй шийдэл гаргаж богино хугацаанд одоо зөв зөвхөн оновчтой шийдэл гаргах нь өөрөө шаардлагатай байгаа. Тэгэхээр энэ ч үүднээс Монгол Ардын намын баг хурал дээр бас одоо хувийнхээ үүднээс бол Монгол Улсын ерөнхий сайд бол нэр дэвшсэн. Тэгэхээр үндсэндээ одоо бид бүхний хувьд энэ эдийн засгийн эрхчлөөний бодлого гэдэг зүйл бол хэрэгтэй байна. Хувьшлээ дэмжсэн. За дээрэс нь одоо чөлөө зах зээлийг эрхэмжсэн бодлого бол зайлшгүй шаардлагатай байгаа. Ирэх энэ хагас жилийн хугацаанд бид бүхэн одоо тодорхой макро эдийн засаг болоод төсөв санхүүгийн бодлогоодыг авахгүйгээр бол үр дүн болоод бас нэлээд хүндхэн бол харагдаж байгаа. За нэг яралтай асуудал мэдээж одоо энэ төсвийн тодорхойлолыг яалтаа хийх асуудал байна. Төрийн зардлыг бууруулах асуудал байна. За мөн дээрэс нь цомгон төрийг бий болгох, за давхарцсан оронтой болоод арга нэрийг бууруулах асуудлууд өөрөө бас бодлогын асуудлууд бол гарч иж таарч ирж байгаа. За үндсэндээ дараагийн асуудлууд бол бид бүхний хувьд бас нэг талдаа одоо энэ эдийн засгийн хямралаас өндөрлөөс одоо даван тулахаас гадна нөгөө талдаа бид бүхэн бас эдийн засгийн хэрхэнд хэлэх вэ гэдэг асуудлууд байгаа. Тэгэхээр энэ тал дээр бол бид нар өнөөдрийн бас Монголын одоо энэ засаглалтай холбоотой нэгэн албан оноо болоод байгаа төрийн эмчит компаниудыг энийг одоо бас олон нийтийн болгох үндсэндээ одоо төрөөс хамааралтай 550 орчим компаниуд байна. 30 мянга орчим одоо төрийн өмчийн компаниас салин хөлс авдаг албан агч нар бол байгаа. Тэгэхээр үндсэндээ төр өөрөө хамгийн том одоо ажил олгогч болсон, хамгийн том нийгмийн даатгалын шимтгэл төлөгч болцсон ийм зүйл байна л да. Тэгэхээр бид нар одоо нэг талаа төрийн оролцоог бууруулах, эдийн засаг дахь хувийн хвшлийг дэмжих, за орон зайг нь бий болох асуудал бол хамгийн нэг ялтаа тулгамж байгаа асуудал гарч ирж байна. Тэгэхээр ирэх үндсэндээ бас нэг зүйлийг хэлэх ёстой зүйл бол хувийн хвшлийг хэрхэн дэмжих вэ гэхээр төр өөрөө дэмждэг байх хэрэгтэй, бүх талаар дэмждэг байх хэрэгтэй. Өнөөдөр үндсэндээ хөгжлийн хамгийн гол төлхөөр нөр хувийн хвшил болчиход байгаа. Өнөөдөр нэг энгийн жишээгээд аваад үзэх юм бол засгийн газар дээр 2300 орчим одоо журмууд байна. Засгийн газар хамааралтай. Үүнээс 95 орчим хувь нь буюу 2100 орчим засгийн газар гаргасан журам байна. 900 орчим нь одоо хуулиас давсан журмууд, татвар хураамж авах, төлбөр хураамж авах, үйлчлэгийн төлбөр шахах юм асуудууд байна. Тэгэхээр эднийг бол бид нар хүчингү болгох, цуцлах, хязгаарлах, хойшлох асуудлууд бол байгаа. За мөн дээрээс макро эдийн засаг дээр ч гэсэн одоо үндсэндээ хатуу мөнгөний бодлогыг баримтлахаас, Монгол банк ч гэсэн энэ талтай төсвийн одоо засгийн газрын бодлогыг дэмжиж ажиллахаас өөр гарч шийдэл бол харагдахгүй байгаа. Томоохон төслүүдийг ч гэсэн тодорхой хугацаагаар хойшлуулах, импортыг дэмжсэн одоо валют гадагшиж байгаа энэ одоо асуудлууд дээр бол тодорхой хэмжээний хязгаарлалтуудыг хийх. За мөн одоо хэрэглээний болоод хөнгөлөлтөд зээл хөтөлбөрүүдийг ч гэсэн хойшлуулахаас өөр бол шийдэл бол үндсэндээ байхгүй. За ингэж бид нар магадгүй ард иргэдийн нуруунд дээр ачаал дарамт болоод байгаа. Нөгөө нэг нуугдмал татвар болсон инфляц болоод ханшийн өсөлтийг бол хязгаарлах боломж болцоо бол бүрднэ гэж бол харж байгаа. Засгийн газар тааварж ажиллах уу? Сангийн сайд, уулуурын сайд гэдэг янз янзаар яригдчихлээ л. За зүгээр би нэг талаа ёс зүйн үеийн асуудлыг ярих нь бол буруу гэж харж байгаа. Би ч гэсэн өөрөө баг хурал дээр бас одоо эрхэлж намган стандартаа өрсөлдсөн. За нөгөө талаа эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үе дээр бол хувийнхээ үднээс их хурал дээрээ ч гэсэн төсөв санхүү эдийн засгийн чиглэлээр бол бүх талаар бол дэмжиж ажиллана. Тэгээ засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг ярих асуудал бол ерөөсөө ерөнхий сайдын бүрийн эрхийн асуудал. Тэгэхээр мэдээж би бол хэлэх зүйл бол төсөв санхүүгийн чиглэлээр нөхцөл байдал хүндэж байгаа хямарч байгаа энэ цаг үе дээр бол миний би одоо бас ямар ч бай зөвхөн төсөв санхүүгийн чиглэлээр одоо дэмжиж ажиллаж болно. Бусдаар бол ямар нэг надад бол амбиц болоод сонирхол бол байхгүй л гэдэг та бүхэнд бас хэлэх байна. Иргэн аж ахуйн нэгжид дэмжсэн татврын бодлогыг одоогийн энэ бүрдэгдсэн газар ерөнхий яаж оруулж ирэх хэрэгтэй юм бэ? Одоо цагаас татврын бодлогыг бас өргөн баригдсан байгаа. Татврын багц хууль болоод нийгмийн даатгал багц хуулиуд бас хамгийн сүүлийн моментын дээр өргөн баригдсан. Нэг талдаа би бас зүгээр улс төрийн оноо цуглуулах гэсэн тийм алхам биш байсан байгаасаа гэж бол харж байгаа. За нөгөө хэлэхэд бол үндсэндээ эдийн засаг хүндрэхийн 1 жилийн хугацаанд бид бүхний хувьд бол ямар нэг байдлаар одоо юу гэдгийг татвар хураамжтай холбоотой нийгмийн даатгалтай холбоотой асуудлуудыг их зохицоор нь томоор нь харж авч үзэх шаардлага байгаа. За би ч гэсэн өөрөө төсвийн байгууллагын дарга байсан. Хувийнхээ үднээс бас нэг жил гаруй хугацаанд боловсруулсан хуулийн төсөл маань бол бас бэлэн болоод явж байгаа. Нийгмийн эдийн засгийн хөгжлийг дэмжих татврын бодлогын тухай хууль гэдэг хууль бол байгаа. Тэгээ энэ өөрөө Монгол улс одоо хүртэлх одоо татврын бодлогогүй явж ирсэн. Татврын ерөнхий хууль бол процессын хууль байгаа. Тэгэхээр бид бүхний хувьд одоо цаашид энэ эдийн засгийг хэрхэн дэмжих вэ? Энэ нийгмийн асуудлуудыг хэрхэн шийдэх вэ? Мөн татврын бодлогоор одоо тодорхой энэ шууд болон үйл ажиллагаа орлогоос нь аж ахуйн нэгж байгууллага иргэдээс авж байгаа татврын асуудлыг хөнгөвчлөх, дарамт ачааллыг нь бууруулах чиглэлээр бол дөрвтэй шинжилгээ хийх зайлшгүй шаардлага байна гэж харж байгаа. Энэ ч үднээс хувийнхээ үднээс дэвшүүлсэн, намын баг хуралдаа дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр маань бол эдийн засгийн эрхчлөөний бодлого гэдэг зүйл байна. Тэгэхээр бид бүхэн одоо үндсэндээ аж ахуйн нэгж байгууллагч гэсэн эдийн засгийн эрхчлөөг хүсэж байна. Ард иргэд бүгдөө улс төр болоод үзэл санааны бас эрхчлөө, эрх шинжлэлийг бол хүсэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол хүлээтэд нийцсэн одоо шийдлүүдийг зоригтой
алхмуудыг бол энэ засгийн газар бас авч хэрэгжүүлнэ гэж бол бас итгэж найдаж байгаа. Төсөв санхүүгийн асуудал дээр сая Зандан шатрар дараа бол 7 хоногтой багтаагаад тодтол оруулж ирнэ гэдэг зүйлийг ярьчлаа шүү дээ. Харин тийм нөхцөл шаардлага үүсээд байна уу? За. Хэдэн орчмоор энэ буулгах боломжтой гэж бодсон. Таны хувьд тусгай дараа бас. Тэгдэггүй байх. Үндсэндээ нөгөө төрийн зардал болоод төсвийн зардлын чинь 60-70% нь бол манайх бүгд импорт болоод гадагшлагын асуудал байна. За мөн дээрээс нь төсвөөс гадуур үндсэндээ Монгол улсын их хурлын хяналтанд байдаггүй төсвөөс гадуур зардлын асуудлууд бас байгаа. Орон нутгийн төсвөтэй холбоотой асуудлууд байна. Томоохон нөгөө төсөл хөтөлбөртэй холбоотой асуудлууд байна. Энэ дээр бол одоо бид нар бодит оншоон тавьж энийг тодорхой хэмжээнд хойшлуулах, хязгаарлах асуудлуудыг тавихгүй бол үндсэндээ энэ ханшийн өсөлтөөр дамжиж тухайн тэр одоо импортын валют импортын хэрэглэнээс болж валютын гадах урагшлаас болж бол үндсэндээ ханш өөрөөс чинь инфляцаар одоо нэмэлт дарамтыг бол учруулж байна. За өнөөдөр үндсэндээ одоо бид өхний өнгөрсөн онд өсөв баталж явах үед тооцож байсан эдийн засгийн өсөлт 7.6% гэдэгт бол хүрэхгүй нь бол ойлгомжтой тодорхой болсон. За 4 сарын эцсийн байдлаар гээд аваад үзэх юм бол оны эхний улирлаар бол 2.4% байгаа даа. Тэгэхээр цаашдаа магадгүй эдийн засгийн хэмжээнд хадгалагдах ийм эрсдэл бол байна. Төсвийн орлого доотлол магадгүй 3-аас 4 их 80-аар бол дутах ийм эрсдэл бол байна. За нүүрсний үн цаашид одоо энэ жилийн хугацаанд ч гэсэн түүхийд болон нүүрсний үн бол цаашид бас нэмэгдэхгүй нь бол тодорхой болсон байна. Тэгэхээр бид бүхний хувьд одоо үндсэндээ энэ төлбөрийн тэцлийн хямрал гэдэг зүйл бол бодтоор бас манайд нүүрлж байна. Энэ хүндрэлийг л одоо бид нар хамгийн түргүүний асуудал улсын их хурл засгийн газрын хувьд энийг эрсдэл багтаагаар даван туулж ард иргэдэд учрах эрсдлийг уулах асуудлууд бол байна. Иргэдийн худалдаа авах чадвар дээр бол сөргөөр нөлөөлөх нь бол ойлгомжтой болж байна. Тэгэхээр одоо бол үндсэндээ энэ инфляц болоод ханшийнхаа өсөлтийн асуудлыг хязгаарлаж барих, байгаа багахан одоо валютын нөөцийг бол хадгалах нь бол нэгдүгээр номер 1 асуудал болж ирж байна. За дээрээс нь мэдээж нэмэлт орлого болоод хувьшлиг дэмжсэн, хувьшил орон зай бий болгосон зөрөгтэй шийдлүүдийг бол хийх нь зайлшгүй байна. Тэгээд түрүүний ярьжсэн төрийн эмчийн компаниудын асуудал бол өөрөө бас нэг том шийдлийн асуудлууд байна. 550 орчим төрийн эмчийн компани байна. Эдгээрийг бол нэгдүгээрт олон нийтийн болох асуудлууд байна. Алдагдaltaй болоод одоо үр ашиггүй ажиллаж байгаа компаниудыг ч гэсэн ховжилж хувьшил тодорхой орон зайг нь бий болох асуудлууд байна. Тэр өөрөө илүү одоо засаглах гэхээсээ илүүтэй оролцоогоо бууруулах нь бол өнөөдөр эдийн засагт хамгийн үр дүнтэй бодит талхыг болно гэж бол бас үзэж байгаа.